Энэ хүнсний бүтээгдэхүүний дээр байгаа шимтгийлийн найрлага, хадгалах хугацаа, тэрэн дотор орсон байгаа юугаар хийсэн бэ гэдгийг илэрхийлж байгаа энэ шошгыг бол бид нар маш их унших ёстой. Тэгэхээр зэрэг ер нь бүх насны хүмүүсийн шошго гэдэг зүйлийг ашиглаж сурах ёстой. Тэр тусмаа та нар хүүхдүүдэд авч өгж байгаа хүнсний бүтээгдэхүүний шошгыг маш сайн унших ёстой байна. Монгол улс бол нэгдүгээр шошго бол монгол хэлээр байх ёстой гэж байгаа. За мөн орос англи хэлийг бас тодорхой хэмжээнд зөвшөөрдөг байхаа. Тэгэхээр зэрэг нэгдүгээр худалдааны байгууллагууд маань хүмүүст ойлгомжтой байх тийм бүтээгдэхүүнийг шошготой бүтээгдэхүүнүүдийг зарах ёстой гэдэг дээрээ хууль журмаа мөрдөх ёстой гэдэг дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар тэр шошгонуудыг одоо хувь хүмүүс маань өөрсдөө сайн тэрийг хэрэгэлдэг байх хэрэгтэй. За тэгэхээр хүүхдтэр юуны дөрөнд анхаарах ёстой хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Тэгэхээр зэрэг тэр шошгоны дээр байгаа тэр бүтээгдэхүүний найрлага байгаа. Тэр найрлаган дээр маш олон төрлийн кодтой нэмэлтүүд орсон бүтээгдэхүүн. Тэгэхээр кодтой нэмэлт гэдэг бол тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахад, өнгө амтыг бүрдүүлэхэд одоо тэр бие байдлыг бүрдүүлэхэд шаарддаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг хадгалахын тулд тодорхой төрлийн химийн бодисуудыг нэмж өгдөг. Тэгэхээр тэр кодтой хүнсний нэмэлтүүд гэдэг бол хэдийгээр байгалийн гаралтай хүнсний нэмэлтийн кодлогдсон байдаг боловч ихэнх нь химийн гаралтай бүтээгдэхүүнүүд бол байж байгаа. Тэр химийн гаралтай буюу тэр химийн бодисууд аль болох бага орсон хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэглүүлэх нь бол номер 1 асуудал байна. Тэгэхээр зэрэг бүтэн хэрэглээч гэж бол хэлэхгүй. Гэхдээ байнгын өдөр тутам өгж байгаа хүнсний бүтээгдэхүүн дандаа тэр кодон орсон тийм бүтээгдэхүүнүүд байх юм бол өөрөө их аюултай. Гэхдээ код орсон тэр бүтээгдэхүүнүүд нь код нь өөрөө нэгдүгээр E400, E500, E100 гэж байхаас гадна зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээр өөрийнхөө зүгээр химийн нэршлэр бичигдсэн байдаг. Жишээ нь одоо глутамат, тимний, сорбат, морбат, кальциум гэсэн тийм маш олон химийн нэрээр бичигдсэн байж байгаа. Тэгэхээр та бүхэн шошгыг уншаад нэг бол гэдэг бичигдсэн байвал нэг бол илэрхий одоо химийн нэршил бүхий бүтээгдэхүүнүүд одоо тийм нэмэлтүүд тэр бүтээгдэхүүнд нь их орсон байх юм бол ийм бүтээгдэхүүнийг бол би хүүхдэд айл болох бага хэрэглүүлэх ёстой юм байна гэдгийг нэгдүгээр бодох ёстой байна. За хоёрдугаар анхаарах зүйл нь уурэг өөхтөөс нүүрс ушгээ шимт ижилийн мэдээллүүд доошоо жагсчихсан байж байгаа. За энэ жагсчихсан мэдээллүүд дотор айл болох та нар хансан тосны хүчил гэдэг нь айл болох бага хэмжээтэй. За чихрийн агуулмж бол аль болох бага хэмжээтэй, давсны агуулмж, холестерины агуулмж энэ төр гих мэт энэ олон төрлийн энэ агуулмжуудыг хараад тэдэр нь их хэрнээ уураг байхгүй, өг тос байхгүй, за витамин эрдсүүд байхгүй энэ төр тийм бүтээгдэхүүнүүдийг аль болох бага хэрэглүүлээч. Тэгэхээр энэ дээр бол хүүхдэд бол хамгийн аюултай зүйл нь чихрийн агуулмж бол байж байгаа ш. Тэгэхээр зэрэг та бүхэн шошгон дээрээ мэдээж одоо хүн болон хадгалах хугацааг бол харж байгаа. Харин хадгалах хугацаанаас гадна та бүхэн химийн нэмэлтүүд бүхий юунууд одоо нэмэлтүүд багтай бүтээгдэхүүнийг аль болох чихэр давсны агуулмж багтай бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд хэрэглүүлэх хэрэгтэй.